Монголын сайдаас. За энэ босрлын санхүүжилтийн гол одоо зарчим бол энэ босрал эзэмших тэгш боломжийг одоо хүмүүрт олох ёстой. Чанартай босрлыг одоо хаан төрсөн яс үндэс одоо хөдөө орон нутгаас үл хамааран түүхт бүр авах ёстой. За энийг бол манай гишүүдийн тухайлбал ундран гишүүн бас онцлог хэлж байна. За манай улсын хувьд бол нийгмийн эдийн засгийн байдал за мөн газар зүйн орчин гэдэг маш олон нөхцөл байдлаас хамаарат босрлын санхүүжилт тэгш бос байна. Бид нар хэрвээ одоо энэ Асын хараа 2050 зорилгодоо хүрэх за Монгол улсын хөгжлийг одоо олон улсын чигт хүргэхийн тулд бид нар энэ босрлын салбар дахь тэгш бос санхүүжилтийг одоо зогсоох ёстой. За Монгол улсыг одоо хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд бол бид нар нодлон намаржингаа ярьж их сайн одоо заалт оруулсан шүү дээ. Газар зүйн мэдээллийн системд үндэслэн сургууль цэцэрлэг дотор байрны хүчин чадал ашиглалт бүтэц хэв шинж байршлыг оновтой тогтоож ухаан амын одоо өсөлтийн эхтийн төлөвтэй уялдуулан тэгш хүртээмжтэй байдлыг хангах тогтолцоог бичүүлнэ гэж заасан. За гэтэл энэ 2022 оны төсөвдөр харахаар яг л одоо урд өмнөх шигэ ухаан ам цөөтэй газруудад за эсвэл одоо ашиглалтын одоо байр ашиглалтын коэффициент маш доогуур бүс нутгуудад 960 хүүхэдтэй сумын сургуулийн барилга төсвөлөгдөн орж ирсэн байна. За мөн одоо нүүбийн хөгжлийн судалгаагаар говийн одоо 4 аймагт ойрын жилүүд дотор байрны одоо хүрэлцээ бүрэн хангагдсан гэж үзсээр байхад за мөн л адилхан одоо дотор байрны төсвүүд шинээр орж ирсэн байна. За ер нь бол одоо Монгол улсын босрлын салбарын санхүүжилтэд өгж байгаа олон улсын экспертүүд, олон улсын байгууллагууд бол ерөөсөө санхүүжилтийг одоо оновчтой хуваарлахаа гэж згсэн зөвлөмж өгдөг. За энэ маань энэ 2022 оны төсөвдөр одоо хэр суусан юм бэ? За сайд маань бол удаадараа одоо эсвэл мапинг хийн. За босрлын салбарын санхүүжилтийг одоо оновчтой хуваарлах гэж бол ярьж байгаа. За тэрийг бол манай байнгын орны гишүүд маш сайн дэмжиж байна. Тэр энэ зарчим маань яг одоо хэр хангагдсан бэ? Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа одоо боловсролын зардал за Монгол улсын одоо урсгал зардлын одоо энэ боловсролын салбарт зарцуулж байгаа энэ хувь хэмжээ бол дэлхийн түвшинд хүрсэн шүү дээ. Дэлхийн түвшинд хүрсэн байхгүй. Асуудал нь өнөөдөр юунд вэ гэхээр бидний бялуу өөрөө бага байхгүй. Өнөөдөр манай GDP нэг дор хаяж нэг 50 тэрбумын GDP-тэй эсвэл нэг 100 тэрбумын GDP-тэй дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс бол тэр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.5%-ийг өгөхөд боловсролд хангалттай санхүүжилт болно. Гол асуудал ерөөсөө энэ дээр л байгаад байгаа. Гэлээ гэхдээ бид нар одоо нөгөө хүнжлийнхээ хэрээр хөлөөж ийн гэдэг шиг байгаа мөнгөө нэг зөв зарцуулаад ихтэй сурчих хэрэгтэй юм байна гэж ойлгоод байна шүү дээ. Байгаа мөнгөө, тийм ээ. Бидний нөгөө 40 литрийн бетон руу 80 литрийн ус ийгээд бетон нөөрөө цоорхоо байгаад гарч ямар ч үр дүн гарахгүй байгаа байхгүй. Тийм учраас бид нар энэ 22 оны одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтын дээр барьж байгаа зарчим бол боловсролын салбар дээр чинь 3 санхүүжилт байгаа шүү дээ. Суурь санхүүжилт, ховсгот нэг хүүхдэд ногдох ховсгох санхүүжилт, дахиад дээрээс нь шинэ санхүүжилтийн их усаар гарч ирж байгаа нь үр дүнд суурилсан санхүүжилт гэдэг шинэ санхүүжилтийн их усаар гарч ирж байгаа. Энэ бол одоо манай боловсролын салбар дээр хийгдэж байгаа одоо шинжиллийн одоо нэлээд томоохон шинжилгээг дэмжсэн ийм санхүүжилт байх одоо гэж бодож байна. Нөгөө талаасаа бол төр өөрөө ингээд энэ боловсролын тэгш бус байдлыг төр өөрөө өдөөцсөн байхгүй. Өнөөдөр олон улсын хөтөлбөртэй сургуульд жирийн сургуулийг одоо 50% нэмэгдэл хувьсах зардлын нэмэгдэлтэй. Лаборатори сургууль дээр 30% хувьсах зардлын нэмэгдэлтэй. Ингээд төр өөрөө өдөөгд эхэлсэн байхгүй. Боловсролын тэгш бус байдлыг. Тийм учраас бид нар цаашдаа ингээд энэ төрийн өмчт сургуулиуд дээр 600 орчим 670 орчим сургууль дээр аль болохоор яг энэ Кембрижийн сургуулиудаас авч үлдсэн шинэ мэдлэг, шинэ ноу хау, шинэ туршлагууд одоо энэ боловсролын чанарын үнэлгээ, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих энэ тогтолцоонууд их энэ Кембриж гэж яриад байгаа олон улсын хөтөлбөрүүдээс авах хэрэгтэй энэ элементүүдийг бид нар ингээд жигд төрийн өмчийн сургуулиуд дээр одоо нэвтрүүлэх энэ шинжилэл нь өөрөө энэ 22 оныхаа төсвийн шинжилэлээр л одоо явагдах юм аа л гэж бас